За өрөөнд манайх энэ өрөөнд хүргэдэг та бүхэн ширлээд өгөөрөө, найзуудаа өрөөд өгөөрөө, хүмүүст зүгээгээд өгөөрөө гэж хүсэж тэгээд. Өнөөдөр ярих миний сэдв 1990 оны асцуурсгал бидний юу яав гэдэг талаар ярих гэж байгаа. Энэ 7 хоног бол өдөр болгон лайв хийн. Яагаад гэвэл 4 сарын 27-нд 90 онд хэрэгчлөөг авч ирж зөрөгтнүүдтэйгээ цуг. Бид нар хамтдаа чагсаалт хийж, хамтдаа цуглаан хийж, хамтдаа бидний засгийн газрын бурангуй үйл ажиллагаа талсан зогсоох үйл явцуудын агсан намыг засгаас гарах төр шаардлагыг хүргүүлж байгаа. Монгол улсын хууль зүйн сайд алтан гэрлийг, Монгол улсын уул уурхай сайд тухайныг, Монгол улсын тэрхүүн шалгар сайд ган төмөр нарыг засгийн огцруулах гаргаж огцруулах тухай ярих ёстой гэж үзэж байгаа юм. За нэг юм учраас өдөр болгон лайв хийнэ гэж. 1990 оны 4 сарын 27-нд хамгийн их хүн цугласан, чагсаал болсон байдаг юм билээ. Тэгэхээр тэр нь бол нэг намын тогтолцоог халах, олон намууд сонгуульд автор боломжийг нэг асар том цуглаад эндээс асар том үр дүн гарсан байдаг юм аа. Тэгээ 90 оны эрхчлөө ассан хувьсгал бидэнд юу өгөөч. Тэгээд олон хүмүүс хохирогчийн сэтгүүдээс тоглоод байдгийг би гайхдаг. Ялангуяа тэр 90 онд тэр 20-30-аас дээш 20-оос дээш настай байсан залуучууд бол хамгийн хоцсон байдаг. Яасан нэг үгч болохгүй. Тэгээд юу яажсан 90 оны асцуурсгал хамгийн хоцсон хүмүүс байлиг гэж үздэг. Ялангуяа манай үеийнхэн бол 14, 5, 6 та залуучууд бидэрт бол хүүхдүүдээс уулзаж авчирч байгаа юм байна. Тэр үед байсан хүмүүс орон сууцаа ховчилж авсан, тэр малаа малчт нь авсан, газар тариалангаа тэр тариал хэрэглэгчт нь авсан. Юуныхаа хотынхон гэр хорооллынхан бол газраа ховчилж авсан гэд хүн болгон өмчтөө болсон. Хүн болгон өмчтөө болсон. Тэгээ хүн болгон тэр ягаан цэнхэр тасалбар гэдэг нэг юм өгсөн. Тэгээ мэдээж энэ тэр цэнхэр тасалбараар ялангуяа тэр аж ахуйн нэгжүүд өөрсдөө тэр тухайн үеийн тэр гутлын үйлдвэрнүүд нэг хайрлаад гэдэг аж ширний үйлдвэр тэр сүлжимжийн үйлдвэр тэр хүмүүс өөрсдийнхөө хувьцааг нийлүүлж аваад дараа нь тэрийг авчаад дарга нартаа буюу тухайн үеийн Монгол ардын намын Монгол ардын хувьсгалт намын тэр үйлдвэрийнхаа дарга инженер нэгтлэнгуудад холигдуулаад тэгээд л өөрчлүүлсэн байдаг. Тэгээд тэрэн дээр одоо яагаад хохирогчийн сэтгхүү гаргаад гэдгийг мэд ойлгохгүй юм. Тэр өөрсдөө хувьцаа тэр даваа эрэхтэй аж ахуйн нэгжүүдийн тэр ажилчдын даваа эрэхтэйсэн тэрнгөөрөө худалдаж авахдаа өөрсдөө цэнхэр тасалбараа тийшээ оруулаад тэгээд тэр дарга нэгтлэн тэр ерөнхий инженер тухайн хувьсгалт намын холигдуулсан шүү дээ. Тэгээ арчлууд бол их чөлөөтэй босноор хүн болгон өмчтөө болсон. Ялангуяа коммунистууд тухайн коммунистууд бол нэгдлийн дарга үйлдвэрийн дарга нар байсан. Тэд нар илүү их хоцсон. Одоо нэг тэд нар бол тэдний үр хүүхдүүд хохирогчийн сэтгүүгээр тоглох ямар шаардлагагүй гэж үздэг. 90 оны үйл хэрэгж явж исэн ялангуяа тэр анхны 13 бэйс центр гэдэг энэ Дарсхбаатар ахын бэлгдэх тэр гайхаад тийм ийм арчлал хүсээгүй өдр. Ямар арч энэс өөр ямар арчлал байдгийг тэгээд өөр ийм арчлал байдаг мэдгүй тэрийг үзүүлэх хэрэгтэй шүү. Эн чинь чөлөөт нийгэм хэн чадвартай мэдлэгтэй хэн илүү хөдөлмөрч тэр хүн илүү их үр шим хүртэх ёстой шүү дээ. Хэн залхуу хоорог хэн мэдлэг боловсруулахгүй энэ халтмаагийн бат тулгыг дагаад цуснууж яриад тэндээс хүний өмчнөөс дээрэмдж авна гэж яваад байгаа усууд тэдний амьдрал ядуу байх нь зүүн ёсны юм шүү дээ. Энэ тэгтдэг нийгмийн тухай ойлголт бол ерөөсөө биш шүү дээ. Тэгээ яг хөө ингээд 90 оны ардсан хувьцлын дараа ингээд Монгол улсыг гадныхан төхөөр болсон гэж галзуу ярьдаг хүмүүс би мэднэ тэдрийг. Тэгээ энэ засаглах чинь хэн нэгэн хүнгээ хүчээр засагладаг ойлголт биш шүү дээ. Ингээд ардсан хувьцгал яснаас хойш хүн болгон саналаа өгж сонгуульд оролцдог болсон. Тэгээд таны сонгуульд өгсөн саналын чинь үр дүнгээр тэр засгийн газар их хурлаар олон хоосон засагладаг. Тэгэл нэг арчлал яриад Монгол улс баларсан юм шиг юм ойлгодог юм
эрүүл бус сэтгүүлт хүмүүст байдгаа. Тэгээд тэдрийг тэгээд мэдээж тэр хүмүүс хамгийн хурдан хинт хуурддаг байхаар энэ Кремлийн төслийнхэнд хуурддаг цуснууд ярьж байгаа улсуудад эх орон ярьсан тэр өөрсдийнх нь боломжийг хулгайлж байгаа хүмүүсийг хуурддаг. Тэгээд уржигдрын цаад өдрийн цэнтэй ах тэр ард түмэн юмаа мэддгүйгээр нэг нийтлэгдсэн байлээ. Тэр мөрийг уншуул илүү тодорхой болох байх. 90 оны арчсан хувьсгал энэ эрх чөлөө эрснээрөө Монгол хүн болгонд ингээд боломжийг нээж өгсөн. Монгол хүн болгон өөрсдөө одоо бол хувийн өмчгүй хүн гэж бол байхгүй болсон. Магадгүй битээ хуц би хувийн өмчгүй гэж байгаа бол таны барьж байгаа гар утас чинь таны өмч шүү. Тэг өөртөө байгаа өмчийг хайрлахгүй бусдын өмчийг шунж авна гэдэг ийм сэтгүү чинь бол дээрэмчин сэтгүү. Энэ дээрэмчин сэтгүүг өдөөж байгаа юм бол энэ духан дээр сарнаатай байшинхан дээрээс нэмээд энэ халтны юм бат болохын хөвдөө бариад намруулж яваа хүмүүсээ. Тэг эдрийг дагаад яваад байгаа бол хохирол байна. Өөрсдөө чинь боломжийг танаас хулгайлаад байна гэсэн үг. Тэгэхээр энэ эрүүл сарвал ухааныг авчирсан хамгийн гол нь бас арчилсан усгал. Миний хувьд хамгийн үнцэнтэй авчирсан юм юу гэдэг вэ гэхээр энэ түүх Монгол улсын бидний миний 1 2 3 4 5 бат байл та энэ ихнийх нь бат нэг. Тэгээ энэ түүх бодит түүх монголчууд бидний бодит түүх. Ингээд энэ ийм ном байна те. Тэгээд энэ хоёр дахь бат нь байна. Тэгээд бүгдөө ингээд түүхээ мэдэх хэрэгтэй байна. Тэгээд ингээд масар хурцлаа амар сайдын төдөөж хүний те. Тэгээд хорлоогийн чав болсон соёлын бишээ лосл хоёрын хувьслын тухай тэр үед бичсэн. Тэгээд энэ 2017-оос ингээд 6-7 бат ном байл та ингээд тэг ингээд надад тэг энэ түүх надад аюулглаа. Энэ түүх надад бол энэ түүх аюулглаа. Яагаад монголчууд бид ингээд түүхийн өмнөг олж хардах юм бэ гэдэг. Дандаа боддог, эргэлздэг зүйл. Тэр самсрунга тэр Номташрын самсрун гэдэг тэр гадаад харилцааны анхны сайд байсан хүний хэлсүү дандаа бодогдох энэ түүх соёл уламж түүх соёлоо мэддэг хүн чинь их оронч байдаг юм аа гэж говьж тавьхгүй браа их оронч байдаг гэж. Тэгэхээр социалист лагерын үед орсуудын зохиож гисэн домогт одоо хүртэл итгэдэг. Тэгээд ямар ч логикгүй тийм тэнэг ярианд нэтгэдэг. Тэгээд тэрэнд үнэн юм шиг ойлгодог. Ялангуяа одоо бид нар 50 хүрцгээч зарим нь 50 гарчлаа. Тэр 90 онд 14 5 байсан. Бидний хүүхэд наснд тэр домог зохиос одоо хүртэл тэр уран сайхныхаа киногоор түүх гэж боддог. Тэр 90 онд арцуулцад ирж байхад тэр 20 30 та байсан залуучууд тэр нэг түүхийн ном зохиод эсвэл энэ Бацаахан докторын, энэ Лонжид Баатар доктор нарын энэ Явтхан баяр баан тэгэл энэ Дэмбэрлийн Үлзэбаатар доктор байна. Ингээд Баабургаан тэр Монгол түүхийн баримтуудыг гаргаж ир тавиад байгаа гэх ингээд олоод нэг уншиж хэрэгтэй. Үгүйсгэхээсээ илүү логикоор бодох хэрэгтэй. Одоо нэг монголчууд нэг мөхчөөсөн ард түмэн тэмбүүрээд бүгдөө ингээд тэгжсэн чи орсууд улаан тарай авчаа идгээцээ идэрдэг юм галзуу юмд итгэж явж байгаа гэдэг чинь тэнэглэл шүү дээ. Бид нар нүүдэлчин соёлтой. Энэ нийслэл хүрээ гэдэг газар чинь нэг 100,000 орчим хүн амьдарч ирсэн гэдэг. Тэрний чинь бараг 50,000 орчим хятадууд байсан. Тэг хүрээний лам хуургууд байсан байна. Тэгээд нэг 10,000 гаруй юм иргэд байсан байна. Хүрээний иргэд. Тэгээ бусд нь ингээд ихэнх нь ингээд нүүдэлчин соёлтой. Тэгтэл энэ түүхийг ингээд уншаад хаар чинь тэр суурьшмал соёлтой газар энэ тэнгүү мэмбүү энэ бэлгийн замын өвчин чинь түгээмэл түрхсэн байдаг. Тэгээ улаан тараагаар идгээсэн ингээд юм галзуу тэнэг юмд итгэдэг. Тэр улаан тараа жоохон юу байсныг мэдгүй монголчуудад бол би бол энэ туршилт хийсэн гэж үздэг. Энэ дэлхийн нийтээр энэ пенсилин гэдэг тарай ингээд гарч ирээд те. Ингээд 1945 он дайны дараа ингээд энэ түгээн дэлгэрч ингэж массын үйлдвэр бий болсноор ингээд хүн төрөлхтөн чинь бодлого өвчнөөс салж чадсан биз дээ суурьмж соёлынхаа. Тэрнээс бид нар ингээд нүүдэлчин соёлтой байсан хүмүүс шүү дээ. Бодох хэрэгтэй тэр нэг хэр тасцсан хүмүүс бүгдөө тэмбүүрсэн байна гэдэг гэж яаж ингэж юм муухайг юм бодож чадаад юм бүү. Тэгэд энэ түүхүүдийг ингээд уншиж байхад
одоо эргэлзээд ингээд ярьдаг хүмүүс байдаг. Ингээд Оросууд биднийг хамгаалаад 39 онд Японуудад ингээд хэлэргээд ийм мангар юм ярьдаг. Тэгээд тэрийг Баабурга тэр 10-ны болдгоо өдөр аягүй тодорхой тэр 85 оных нь ой зориулаад тодорхой нэвтрүүлэг тэр мөчлөн зоригтохтой хийсэн байлаа шүү дээ. Тэгээд тэрийг үүсгэхдээ баримтын ингээд сөхөхөд харахаар Дэмэд маршны хэсэг байгаа байхгүй юу? Дэмэд марш юу гэж хэлээд байна гэхээр тэр засгийн газрын хуралдаан дээр хийж байгаа тэмдэглэл нь одоо байгаа. Тэр Сүхбаатар доктор гаргаад тавьсан байгаа. Баатар доктор тавьсан байгаа. Тэгээд энэ ном дээрч байгаа. Тэн дээр юу гэж хэлээд байгаа гэхээр Дэмэд маршал Оросууд Япон хоёр байлдууд дээр Сибирьтэй байлддаг юм байгаа үзээ. Монголын газар нутгаар байлдуулахгүй гэсэн байхгүй юу? Тэрнээс Японууд наашаа дайрж орж ирээд Оросууд хамгаалсан түүх ерөөсөө байхгүй. Тэр 10-ны бол Баабурын тэр унших дургүй хүмүүс тэрийг ядаж унсаад ойлгох хэрэгтэй шүү дээ. Тэгээд энэ галзуу юмд итгэдэг хүмүүс ингээд үнэхээр бид ялцсан бол яагаад тэр маань бол халахын халуун аршаа, халахын сум тэр бөөрнөрийнхаа зүү эргийг алдчихдгийг. Номон хааны тулгаралт гэдэг Японууд бичсэн байгаа тэмдэглэл дээр. Тэр Номон хаан гэдэг чинь бүр хаага хилээс цаашаа 100 гаруй км цаанаа шүү дээ. Очиж үзэх хэрэгтэй 60 гаруй км цаанаа тэмлээ тэр маань бол. Тэр халахын аршаа, халуун аршааны цааталт нэр тэмлээ. Тэгэд ийм галзуу юмд итгүүлээд одоо хүртэл тэрийг түүх гэж бол миний хувьд 90 оны асцсан хувьсгал бол монголчууд бидэнд үн түүхийг авчирсан. Бид үн түүхээ мэдэх боломжийг нээсэн. Тэгээ нэг хэн нэгэн түүхчдэр Бацаахан докторын, Лонж доктор, Баатар докторын энэ чинь ингээд энэ Монголын түүхч чинь ингээд өөрсдөө санаанаасаа зохиогоод юм бичсэн юм биш байхгүй. Дандаа түүхийн их сурвалжтай энэ хэнээ Масар хурцгаан бичижсэн амар сайд гэдэг Монгол улсын түүхээ бичижсэн. Энэ хэвлэгдээгүй л дээ тэр үед. Тэгээд ад болж ингээд бичвэрээр ингээд Монгол энэ дотроо ингээд Монгол бичгээр бичсэн байгаа баталтан тэр их сурвалж нь. Тэгээд ад болж энэ чинь архивд үлдээд архив материалууд ил болоод ингээд 90 оноос хойш бид үн түүхээ мэдэх болсон байна л та. Тэрнээс ингээд 10,000 гамтай хяахтад 400 цэрэг мэрэг байлцсан бүгд домог тэр домог. Тийм болоогүй гэдгийг ингээд энэ түүхийн их сурвалжууд нь өөрөө нотлцсон. Бороо өнгөрөн гэдэг хүн чинь хөрөг гамгуудаас чөлөөлөөд тэгээд богд хаант Монгол улсыг энэ чинь бий болгоцсон байхад 21 оны 7 сарын 6-нд Солийн данзан тогсмын бодоо Сүхбаатар эдэр Орос цэргүүдэн хөрөг нийс рүү орж ирж байгаа шүү дээ. Энэ чинь тийм хаана тийм 10,000 гамнад байлтсан. Тийм боломж байхгүй. Тэр борооноос цухтааж явж исэн гамгуудыг хил гаргаад алтан булаг манжуураар нутгруу буцаацсан гэдэг алтан булгаар реактор гаргаад буцаж явсан эдгээр энэ төв аймгийн улаан хатад тэгээд тэр чойлт бороон гэж боцогсон гэдэг хятадуудыг. Тэгээ энэ өөрөө түүхийн баримттай ахгүй да. Энэ ингээд энэ цуврал номнууд би тэгээ энэ түүхийн баримтуудаа ингээд өөрсдөө олж байна. Миний хувьд 90 оны ардсан хувьсгал монголчууд бидэнд бодит түүх үннийг авчирсан. Монголчууд бидэнд бүх боломжийг нээж өгсөн. Бүх боломжуудыг нээж өгсөн. Өөрөөр хэлбэл та хинээр засгаа бариулах тухай танд сонголтыг чинь гарч авчирч өгсөн. Нэг нам засгаа өдөртөгч мэрэгэн жолоодогч биш. Таны мэрэгэн ухаанд найдаж таны саналыг өөрчлөн үн цэнтэй болгож авчирч өгсөн. Та хэнийг хэрхэн яаж ямар шалгуураар сонгох чинь таны л асуудал. Таны сонголт харин бусдыг хорлох магадлал өндөртэй. Та 200-аас 500 мянган төгрөгөөр саналаа зараад юм уу? Өөрөө залхуугаасаа болж ядуу амьдарч байгаа хэн нэгэн буруу болж байгаа бол таны л буруу. Боломжуудыг чинь хулгайлж байгаа хулгайч нар бол би одоо энэ духан дээрээ байрсан засгийн газрынхаа одоо барьж байгаа засгийн газар гэдэг чинь. Тэгэхээр таны боломжуудыг л хулгайлаад байгаа шүү дээ. Тэр боломжуудаа нэхэж авч өөрсдөө тэр эрүүл сарвал амьдрах тухай ойлголттой байна уу гэхээс биш. Хэн нэгэн хүн ингээд таны амьдралыг гоё болгодоггүй л энэ шиг худлаа юм байхгүй шүү дээ. Бидний өнгөрүүлсэн тэр цус нулимсаар одоо хүртэл түүхийн шахал уусан тартаагүй байгаа тэр
70 жилийн амьдрал чинь шүү дээ. 1960-аад оны ихэнх үеэс эхлээд монголчууд аж үйлдвэржээлэл алаа хийцэн эдэргээл ингээл нэг юм галзуу юм ярьдаг хүмүүс би тэр Понцгийн часраа тэр ташин бямсрангуй эдрийн ном дээр бол байгаа шүү дээ. Бас энэ тэр номнууд дээр чинь тэр Монголын эдийн засгийн 86-аас 90% нь хойд Оросд хараад байсан. Тэр нь бид дандаа үр зөөл авдаг байсан. Үр зөөл авч энэ ажилчдынхаа цалин мөнгө дээр гутлынхаа үйлдвэрээ явуулахын тулд тэр аль ширний үйлдвэрээ явуулахын тулд зээл авдаг байсан. Ямар ч ашиг бол тийч байгаагүй. Тэгэд ямар ч ашиггүй үйлдвэр чинь дампуурна шүү дээ. Тэгэд энэ ийм галзуу монхоглог ийм тэнэг ийм илий болоо юмас жоохон эрүүл саруулах маань халтмаар байгаа. Тэг ингээд ярихаар яг бидний ялангуяа 50-аад он 50 наснаас дээш манай үеийнхнээс дээш үеийнх нь ингэж ярихаар шууд хожоо олгодог. Яг энэ нөгөө нохотод дөрөв танкчныхаа сэтгүүгээр ингээд өглөө архив үзчихсэн тэр сэтгүүгээр дайсны тал манай тал гэдэг юм сэтгүүтэй. Монгол хүн Монгол нутагтаа эзэн байх, Монгол хүн Монголдоо өөр бие даасан байх гэдэг ийм ойлгомж юусоо байдгүй. Одоо хүртэл ингээд Орос байхгүй бол хятад бидрийг эзлэх гэдэг ийм сэтгцэн эмгэгтэй болцооц. Хамгийн их урагшаа ингээд хятад руу бид аялж явж байгаа шүү дээ. Тэгэд энэ минийг ингээд жоохон эрүүл ухаанаар хараа. Хүссэн хүсээгүй ингээд эрүүл ухаан ингээд нойлоод ирэхээр юм зөв юм буруу мэднэ. Хятадууд юм уу, Оросууд юм уу, Америкууд юм уу бидний нөхөр, анд нөхөр дайсан байсан болох ямар ч шаардлагагүй. Зүгээр л эргэтгэж харилцан ашигтай арилжаа 8 гэдэг эргэтгэж бие бинийгөө хүлээн зөвшөөрдөг, хүндэгдэг дипломат харилцаа хүсэж байгаа шүү дээ. Энэний төлөө 1911 оноос эхлээд монголчууд гол төхөршин төлөө явж иж ингэж зүгээр л бусдад адилхан эргэтгэж амьдрахын төлөө явсан тэр олон 10 тэр жинхэнэ хоромчд маань алуулсан байдаг те. Тэгэд энэ өөрөө ингээд түүхийн олон цуврал номнууд дээр үлдсэн байгаа. Энэ түүхийн тухай соо хараад дэлгэрэнгүй яриулахыг хүсдэг. Тэгээд ингээд хүмүүсийн ярьж байгаа яриаг сонсохыг хүсдэг. Бидэнд боломж авч ирсэн энэ эрх чөлөөг өнөөдөр ингээд хатган дээр тавьж 35 жилийн дараа ингээд Кремлд өгч байгаа. Харамсалтай үйл явдал явж байгаа харамсдаг. Энийг битгий хийгээсэй гэж хүсдэг учраас та бүхэнд өөрийнхөө сонсоо ойлгосныг тодорхой юм ярьж хэлэх юмсан гэж хүсдэг. 1990 онд энэ эрх чөлөөг өөрөөр хэлбэл Кремлийн гинжнээс салгаж авчирсан энэ Монгол улс бие даасан Монгол улсыг буцаад одоо хатган дээр авч төгсөж шүү дээ. Нөгөө авчирсан арчлыг авчирсан нөгөө арчсан намаар Монгол анх удаа Монголын цорын ганц улс төрийн ийм Монголдо байгуулагдсан улс төрийн нам болов үзэл санаанд монголчуудын үзэл санаанд бий болсон улс төрийн нам бол арчсан нам. Тэгээ энийг устгуулах гад арчсан намаар нь арчлыг устгуулах гад ингээд Кремлийн төслийг ороод ирсэн. Одоо гам төмрөөр толгоолуулсан туваанаар дамжсан энэ алтан гэрлэлээр үргэлжилсэн энэ засгийн газарт байгаа арчсан нам нэртэй юм Кремлийн төслийг орж улаан цай авчирсан арчлыг арчсан намаар устгуулах улаарч олон хүмүүс найз нөхд маань зарим нэг улсын хурлын гишүүч зөвлөж байгаа ч юм ба ингээд одоо ингээд хитэн гिचээж чамааг болвол ингээд ер нь талт хийх сонирхол их байгаа шүү. Би айхгүй би яагаад гэвэл хизээж хинээс ч хулгай хийж авилгал авч үзээгүй. Хинтээж нийлж Монголыг хорлчих гэсэн сэтгэл зүй надад байгаагүй. Тийм учраас надад айх юм байдгүй. Би худлаа туснууж ярихыг хүсдэггүй. Агуу их оромчин дүр тоглож хулгай хийхийг хүсдэггүй. Сайн хүүгийн Ганбаатар гэл одоо манай цэвэр тусныхны шүтэн шүү дээ. Агуу цэвэр тустай хүмүүсийн шүтэн. Тэгээ тэр чинь 27 тэрбум төгрөг ихнэрээр дамжуулаад 5-7 дээрээс энэ хатмагийн батулгыг байхад хөрс хуулалтай ажил авсан байсан. Санаж байгаа үстэй. 10 хэдийн их найдаар төмөр зам дээрээс хулгай хийлээ энэ хатмагийн батлах чинь. Төрнөр гэл одоо гарч чи энэс цааш өчнөр гарч энэ хүний хулгай. Тэнийг дагж ирсэн энэ шүүрт энэ мөнх байсгалын эдгээр бүгд хулгайсмар шүү дээ.
Надад тийм хулгай хийсэн хин нэгнтэй ховлжиж ингэж авсан нэг ширхэг юм байхгүй ч би бол айдгуумаа. Тэгэхээр та нар энэ улс үндэстнээс сүйтгэхгүй хүн шиг энэ нэг сэтгц мэдрэлийн өвчнөө хөдөлгөхгүй хүн шиг амьдраач хэлгээд байхгүй. Эрүүл ухаанаар хамлаач юмд. Эрүүл саруулаар яагаад ингэж асуугаад ингэж уцаараа ороод намайг л элдэ хоёроор хараагүй мараагүй сохорт олонгоор дуудаад юм лээ. Тэгээ хараатай юм бол Google дээр тэгээд нэг ороод тэр нэг ChatGPT гэдэг тийм тэр мэрийг ашиглаад хин л оюун ухааныг ашиглаад эсвэл энэ Google ашиглаад ингээд тэр эвлий балаа асуултныхаа хариултыг өөртөө олоод аваад уншаад харчаач ядаж. Тэгэд өөртөө эзэн байх тухай яриад байгаа юм аа. Тэгээд 90 онд энэ авчирсан энэ эрхчлөө Монгол улс жинхэнэ Монгол улс байх. Би даасан хараад бас өөртөө асуудлаа шийддэг. Өөртөөхөө улс төрийг өөртөө мэддэг. Парламенттай өөртөө эзэн байж сонголт хийж чаддаг. Энийг л авчирсан шүү дээ. Тэгээ тэрийг ингээ устгах гад ингээ улаарад ингээд туснаж яриад галзуураад ингээ социализм сайхан байж маяч юм сэтгц мэдрэлийн өвчтэй юм ирдэг одоо болмор аа. Ялангуяа энэ одоо бид нар өөрсдөө бид нар 35 жилийн эрхчлөөнд дотор тонгочж хүрлээс одоо 50 зарим нь 50 гараад явчихлаа тий. Зарим нь 60 тогтчих шиг манай 70-аад оныхоо. Тэгэд эн чинь өөрөө ингээд бидэрт ирсэн эрх чөлөөгөө сүйтгэх гэдэг ингээд тэм царилаа суугаад байж болохгүй л дээ. Тим хойрчээсэн хонжгоноор гэж болохгүй шүү дээ. Өөрсдөө болохоор эрх чөлөөний дотор юм тусгаар би даасан тусгаар Монгол улсад амьдарчаад үр хүүхэд арцэнэрээ болохоор буцаагаад Кремлийн колони тийм гуйлгчин улс болохоор тэр дотор амьдрах гэж улаарад байж. Тэгээд ялангуяа манай үеийнхэн уншаа та нар минь одоо 50 гарцгаарчлаа. Одоо алийн болгоны өглөө уран сайхны кино, Сүхбаатар кино өдөрт итгэж явах юм бэ? Сүхбаатарыг орсон юу богдын маран болоод хорг алдсан гэдэг тэр уран сайхны кинонд алийн болгоо итгэж явах юм. Тэр баримтууд нь гаргаж ирээд энэ баримтууд нь энэ дотор ингээ баримтуудаа гаргаж Сүхбаатарыг Оросууд алсан байх магадлал өндөртэй юм блэ? Яагаад гэвэл богд хаан ингээд таалахгүй байна. Орос цэргүүдээ одоо та нар гаргаа одоо цагаан Орос морс алга байна гэсэн төлөөл тэр цэргийн амны сайд бүх цэргийн жанигаас нь уцруулаад тэгэл тун утгагүй л очир хөтөлгөр хүцэн байт юм л шүү дээ хүн чинь. Тэгэд энэ худлаа домгонд итгэдэг тэгээ тэрнгүүрээ ингээд огшдог одоо болоо шал худлаа юм гэдэг. 1900 тэр 70-аад оны үед хятадууд бид рүү дайрах гад Орос ахнаар хамгаалаад идэр гэдэг юм мангар Америк одоо бүр болох хэрэгтэй. Тэр улаан гихнэрүүд гэдэг кампужууд тэдрээс цухтаасан хүмүүс нь Вьетнам руу орж ирэл. Вьетнам руу орж ирэхэд нь тэр улаан гихнэрүүд кампуж нь болохоор Мао Цзэдунг дуурайжсэн. Тэр улаан гихнэр гэдэг байгаа чи одоо Маогийн улаан хамгаалагч нар шүү дээ. Тэдрээ айтаа хүмүүс нийт хүн амынхаа 3/1-ийг нь устгасан. Тэр Пол Пот гэдэг тэрнээс дөрвж орцсон улсууд Вьетнам руу орсон. Цаанаас нь тэр Кампужийнхаа орж ирэтэл наадлаас нь Вьетнам хятад руу орол социалист орнуудын хооронд төлөвлөж. Тэгүн гот манайхыг дайны талбар болгож Оросууд ашиглаж хятадтай байлдагч л орж ирсэн шүү дээ. Тэмтгэл үйл явдлахоос биш хятадууд Монгол руу боош идэм барьж орж ирэхэд нь Оросууд хамгаалсан юм. Нэг ширхэгч байхгүй, хизээж тэм түүх байхгүй. Уншаад та нар өөрсдөө тэр түүхийн үйл явцыг хараа. Энэ 35 жил ингээд Монгол улс чөлөөд нээлттэй нийгэм байлаа. Хизээ хятадууд бидэрлөө хөлийн маргаан үүсгүү. Тэ. Хятадууд бол хизээж бидний нэг л нүд юмар харж байгаа. Тэр нь бол тодорхой маш магадлал өндөртэй. Тэр нь бол хятадууд монголчуудыг улс төрийн нөхцөл байдалтай хараад байхыг хэлж хүсэж байгаа. Тэрнээс монголчуудын газар нутгийг аваад ингээд амьдарч юм тийм галзуу эмгтэй бодоо. Яагаад гэвэл хятадч нийт хүн амын 5% нь хойдолтой амьдардаг шүү дээ. Энд чинь хятад төдхийг монгол хүн өөрөө амьдрахад өвлөн хүнд үсттэй. Тэгэд ийм домогт итгэж амьдрахад болоо. Монголчуудыг улс төрийн нөхцөл байдал дээр бол хідээж хараад байхыг хүсэж байгаа. Монголчууд биднийг
бидаасан шийдвэр гаргадаггүй байгаасаа гэж хүсэж байгаа. Хятадын өөрсдийнх нь нөлөөний бүсд байгаасаа гэж хүсэж байгаа. Тэр мөр бол туйлын өмнө. Тэгэд монголчууд бид өөрсдөө юм арчаагүй, сул дорой, анкаагүй ингээд ийм галзуу тэнэг сэтгэл мэдрэлээ өвчтэй байгаа юм бол энэ эмэгтэйчүүд эрүүл хүнтэй мөнгө төгрөгтэй баян чинэлэг хүнтэй л амьдрахыг хүссэн шүү дээ. Тэр эмэгтэйчүүдийн буруу биш шүү дээ. Тэг өөрсдөө мөнгөтэй төгрөгтэй элбэг хангалуун амьдрахыг бодъё л доо. Тэгэд эдийн засгийн өрсөлдөгч Оросууд чинь тийм учраас юм янз янзын бид нар тийм галзуу яриа гаргадаг, тэрийг сэвдэг хүмүүс нь мэдсэн мэдээгүй ихэнх маань мэдэхгүй сэвж байгаа дөө. Ихэнх маань мэдэхгүй, мэдлэггүй сайхан сэтгэлээр яг нэр сайхан сэтгэлээр л хандж байгаа. Мэдлэггүй сайхан сэтгэл тэнэгээс авах гэж. Ихэнх маань энэ мэдлэггүйгээс болж, уншиж мэддгүйгээс болж ихэнх маань энэ Кремлийн явуулж байгаа Оросын энэ хүч байгаа мессежинд автдаг. Орос хүссэн өсөөгөө бид нар энэ Казахстан гэдэг чинь бидэрт нэг зах зээл дээр эдийн засгийн хувьд нэг зах зээл дээр өрсөлдөгч нар Оросд нүүрс бий, Хятад руу гаргаж байгаа, Казахстанд нүүрс бий, манад нүүрс бий. Тэ адилхан газрын хор хэлнэд Оросд бий, манад бий, газрын ашигт малтамлууд Оросд бий, манад бий нэг зах зээл рүү зарахыг хүсэж байгаа. Яагаад Оросын метан хийг зарна гэж яваад байгаа. Энэ ганц төмөр энэ зандуугийн хол дотор. Одоо энэ засгийн газар энд нь яагаад уул уурхай сайд тухайн энэ ганц төмөр өдр бүр олсон оройлгүй гэдэг. Энэ өмнө говьд манай дээр асар их нөөц олцсон шүү дээ. Бид яагаад өөрсдийнхөө метан хийг зарж болтгүй хятад руу. Хятад үнэхээр авъя гэж бол бид өөрсдийнх нь яагаад зарж болтгүй. Монголчууд яагаад орлоготой байж болтгүй, ашигтай байж болтгүй. Оросуудын хийн хоолойг яагаад тавих гэдэг вэ? Монголчууд өөрсдөө яагаад уршаа хийгээ зарж болтгүй. Хятад руу яагаад бид өөрсдийнх нь нүүрсийг зарж болтгүй. Тэгээд тэр Халтмаагийн Батулга тэр хэмлээ дуццээ гэдэг хүнтэй ярьж байхдаа тэр эмэгтэйтэй ярьж байхдаа хэлжлээ. 3 дахь зах зээл рүү гарах гээд би ийшээ дорн ингээд Юурус Баатарлуу тавиад ингээд төмөр цан тавгаар аллаа хийдэг гэдэг. 3 дахь зах зээл дээр манай хүмүүсийг хий авъя гэдэг байгаа юм. Ямар хүн авъя гэсэн. Япон солонгос гэж утсан үүдээс. Үгүй дээр Япон солонгос уч Австралиас Индонезиас нүүрсээ зөөдөг хамгийн хямдхан бид нар өрсөлдөх чадвар байхгүй тэнд. Тэд ч улсан бомбор маш ойрноос тэд чинь шууд өөрсдөө далаад гарцтай. Бид нар энэ чинээс 2-3 мянган км давхиж бид нар тэнцээ өрсөлдөх чадвар байхгүй. Тэр Владивостокын бомбд чинь жилийн 8 сард нь хөлддөг. Зөв Google дээр ороод харалтаа энэ худлаа ярьж ингэж Монголыг хорлдог тэрэнд нь итгэж үнэмшдэг юм галзуу сэтгэл мэдрэлийн өвчтөй болсон юм. Ялангуяа манай үеийн хэдэр болоо одоо болцоо энэ ирээдүгөө хорлж болж болно шүү дээ одоо. Ядаж нэг үр хүүхдээ бодлоо. Та нар ихэнх маань арценер мэнэрт болсон байгаа байлгүй тэгээд. Одоо арценер мэнэр хорлоод яах юм бэ? Чи Монгол газар шороон дээр Монгол хүн үн цэнтэй хүн шиг амьдрмаар шүү дээ. Тэгээ Монголын өнгөтэй өөдөө болгон руу ингэж Кремлийн захиалгаар эсвэл магадгүй зарим маань Хятадын даалгавар авч юм ингээд шидсэн чулуунд нэг өмгөж аваад тэрнийх нь араас тавьдаг. Өөрсдөө мэдрэлтгүүдийн сайхан сэтгэлээр. Дэлхийн ертөнцийн дээр ингээд ураанаас хордоод мөхцсөн улс үндэстэн байна уу гэж Google дээр хаагаад үзэлтэй. Тэг өнөөдөр очиод тэр ямар муухай харагдаж байна. Ийм улс яаж гадны хөрөнгө оруулалт орж ирэх юм. Тэгэл тэр цэнхэр ус цэрэн мэрэн гэдэг юм сэтгэл мэдрэлийн өвчтэй ийм эмгэгтэй хүмүүсийг ингээл дагаад орлоо. Хэрв тэнд мал цацар гэдгээр хүч байгаа бол хүн хамгийн түрүүнд үхэн. Тэр цэрэн бол хамгийн түрүүнд үхэн цацар тэнд байгаа бол энийг 1986 он Чернобылийн уурхад юу атом цэцлэг станц дэлбэрээр тэр нь нотлогдсон зүйл шүү дээ. Тэнцэнээс хамгийн түрүүнд хүмүүс гарсан, тэнцээ хорцсон хүмүүс хамгийн түрүүнд өгсөн. Тэгээ дараа нь ан амт төгтгүүл юм лээ шүү дээ. Чи хортож. Одоо гэсэн байжлаа тэр Чернобылд. Өдөө Google дээр хаагаад үзээ 1986 онд Чернобылийн уурхай гэдэг. Одоо ингээ Google дээр Чернобылийн газар нутаг дээр ан амт байна уу хаагаад үз.
хүн байхгүй аймтанд тэнцээ чинь байгаагүй. Хэрвээ цацрагч дэх бодсоор хүн мал өгч байгаа бол тэр цэрэн амган түнд өгөх ёстой хүн. Тэр нэг тэр хундгаач нь хүндгөөч нь нэг юм галзуу нэг юм үгэн аваад утсан. Тэгээд энэ юм ингэж Монголоо одоо хорлоход болио. Монголд хэрэгтэй төсөл хэрэгтэй юм болгоно гэж задлан эсрэг үздэг нэг юм эмгэгтэй хүмүүсийг дагаж битээ галзуураач ялгээд байгаа. 90 онд арчсан хувьсгал бидэнд юу хэнд юу өгөө бол Монгол хүн болгоно өгөөж өгсөн. Гэхдээ тэрийг нь харамсалтай ихэнх маань ойлгохгүй байна. Ялангуяа манай үеийн дээр бол жоохон эрүүл ухаан хандмаар юм. Бид нар чинь бас 35 жилөө энэ эрхчлэн дотор амьдралаа шүү дээ. Ядаж энэ мартаж үл болох татахгүй түүх гэдэг энэ Лонж доктор, Баатар доктор, Бацаахан доктор гурав оролцож хийсэн. Манай Соах юу продюсерлж хийсэн тэр нэвтрүүлэг байгаа. Тэрийг Google дээр таагаад үзчихэж мартаж үл болох татахгүй түүх гэдэг. Тэгээ хотлоо гэж бодож байгаа бол энэ түүхийн номнуудыг ингэж авч аваад энэ олон номнуудыг ингэж авч байгаа. Анхаараа энэ олон номнуудыг ингэж авч байгаа. Баримттай ингэж тавиад энд өөрч олон ном байгаа. Манай Соахын номнууд зөндөө байгаа юм. Тэгээд тэр түүхийн номнуудыг авч тавьж байгаа. Ингээд харьцуулаад хараад уншдаг энэ нууц биш болсон шүү дээ. Тэгээд ингээд нэг ядаж ингээд нэг эрүүл ухаантай болохын тулд түүхэн уншмаар байна. Энэ түүхийг унших тусмаа бид нар илүү их эрүүл ухаан хэрэгтэй гэж боддог юм. Тэрнээс орсуудыг үзээ ядах орсох биш. Хятадуудаас айж ичих зүхтах биш. Хятадуудыг амт нөхрөө гэж бодох биш. Орсуудыг ахаа гэж ойлгох биш. Илүү их эрүүл ухаанаас хандах хэрэгтэй болчих. Тэр Юмжийн Цэдэн бэл гэдэг хүн чинь та нарын хайртай тэр өдөртөгч чинь 1958 онд юу л болгож ирсэн бэл шүү дээ. Хилээ татан болгож ирсэн бэл шүү дээ. Урдаад хоёр хилээ. Хоёр орс гэрэн зүйлд хятад ахаа их хоёроо голд ингээд коммунизм байгуулах юм чи одоо хэлээр яах вэ гэх. Түүхэн байлаа шүү дээ баримттай. Тэгээд тэр хятадчны ихтлүүрийг энэ 51 гүр 120 мянган цагт чинь барьж өгсөн билээ орсуудаас төрүүлээд. Тэгэд энэ бүх зүйл түүхээ уншаа. Бид илүү их энэ хоёр хөршөө ойлгохын тулд илүү их энэ түүхээ унших хэрэгтэй юм байна. Тэгэхгүйгээр ингээд мохор сохроор итгэдэг юм ялангуяа 70-аад оныхон засаг бараад юмны учир шалтгаан ойлгохгүй хүлдүүгөөсөө болж одоо ингээд улсаараа ингээд Кремлийн колон руу буцаж орж байна. Одоо хин хоолой тавих юм бол энэ Евразийн эдийн засгийн холбоонд хэлцэх юм бол бидний Чингис хаан олон улсынхаа буудлыг Оросд тушаачих юм бол ингээд монголчууд бид ингээд буцаад 90 оны хүмүүс колончлолын явдал руу гарна. Үр хүүхдээ юм руу явуулмаар байгаа. Одоо дарнаа хурж байгаа хүмүүс бид өгөхөд талд орох чинь ямар хамаатай гэж бодож байгаа. Ийм хойч хийсэн байж болохгүй шүү дээ. Манай үеийнхэн ч хойч болохгүй шүү дээ. Үр хүүхдийн колониалын нэгэн зүйлийг болмооргүй санагдаад байна. Тэгэд энэ дандаа түүхчнэрийн манай эртний тэр амар сайдын магсар хурцын тэр энэ дандаа энэ том түүхчнэрийн ингээд өөрсдөө түүхээ бичиж үлдээсэн тэр социалист лагер үед нууцсан байсан түүх ингээд илүүлсэн. Тэр нэг үзээ ядаад байдаг хорсоод байдаг тэр захиаг илбэгдэж өгдөг хүн чинь энэ бүх түүхийн номуудыг ил болох тэр нэг ивэлд ороод өөрөө авч шийдүүлсэн байна л да. Тэр түүхийн үнэтэйгээ одоо нүүр тулцгаахгүй болов гэдэг. Дандаа юм сэтгц мэдрэлээ өвчтэй юмны учир шалтгаан ойлгохгүй галзуурж явдаг одоо болох хэрэгтэй. Яг үүндээ яагаад уран хортой гэж мэдэхгүй байгаа шүү. Тэгэл тийм чи одоо харамсалтай юм баггүй та Улаанбаатарын энэ октод энэ хүүгүүд ингээд айлын хүргэн бэр болох гэж очих нөхд эвгүй байдалтай авчиж шүү дээ. Эн чинь хорлон сүтгэл шүү дээ. Тэнийг би бол зохион байгуулалт гэж байгаа л гэж хардаг. Тэгэхээр энэ чинь хорлон сүтгэл шүү дээ. Улаанбаатарын тэр мачтны хэлсэн байлаа шүү дээ. Манай махыг ингээд дорногоор орохоор Улаанбаатарын бах урааны хортой гэдэг. Ингээд тийм мохор мөчд ойлголтоор хүмүүс тараацсан. Одоо тэр Улаанбаатарын хүүхдүүд генийн өөрчлөлт мутацид орсон хүүхд төрж байгаа юм. Өнөөдөр галзуу юм яриад лээ. Энээс ч болж энэ Улаанбаатархад төрсэн тэр охид хүүхдүүд чинь хүн амьтанд гэрлэхэ болов яах юм тэр.
нөхөр зүудэртэй болж чадахгүй болчихвол яах юм? Мутацтай хүүхэд гарч магадгүй гэж хүмүүс айгаад. Хүний амьдралыг хувь тавилан ингэж хутаанд оромжтой юм сэтгэл мэдрэлийн өвчтэй юм хүмүүсийг битээ дааж хуулраад байгаа чи 90 он бидэнд энэ арчлал эрхчлөө эрэхтэй бидэнд эрүүл ухааныг авчирсан юм. Тэгээ эрүүл ухаанаар жоох асуудалтай хандаач. Социалист лагер үед мэдээж эрүүл ухаан байж болохгүй байсан. Эрүүл ухаанаар асуудал хандах нь бол тэр хүмүүс хувцсгалыг зэрэг болж хэлмэлжсэн түүх. Тэр 64 оны юм жин сэдвийн зохион байгуулжсэн тэр сэхэдний төрөвдөл. Тэгээд тэр их зохиолч нар маань тэр эмбэлэн чугаа тэр цэндийн дамжин сүрэнгаа тэгээд тэр чингийн чойн тэгээд ингээд олон хүмүүс хийх мэдсэн намдаггүй тэгээд маш олон хүмүүс хийх мэдсэн түүхүүд тавьсан байдаг. Тэгээд тэнцээч эрүүл ухаан ямар ч боломжгүй байсан. Одоо бол 90 оны эрхчлөөс нар бидэнд эрүүл ухаан болсон юм аа. Тэгээд 1990 оны тэр арцсан улстай үр дүн 35 жил болж байгаа санаараа 2025 оны 4 сарын 27-нд 90 онд эрхчлөө авчирсан эрх зөрөх нутгаар зуг. Энэ Монголын эрхчлөө тусгаад тогтнолын үндэсний эрхчлөөг дахин хамгаалахын төлөө морондоо мартах үеийнхнээс уриалж байгаа, дүүнээс уриалж байгаа шүү. Тэгээд ганц сэтгэл онших юм байна уу? Баггүй наа. Дэшээ харуулчих. Баггүй харагдахгүй наа. Зөө. Хангалттай ойлгохдоор ярьж байна, чимбаа өмнө ярьж байна гэсэн мессеж үлгэн да. За тэгээд олон ганц нэг юм байвал хариулж өгсөн тийм алга болох үнэхээр лайв юм. Энэ одоо хүмүүс ч нөгөө таныг түүх зохиогоод байна, сусар баруунгаа түүх зохиогоод хутлаараад ингээд. Одоо энэ Монголын түүхийн нэгдүгээр бичиг ингээд амаргаан өөрийн гар бичмэл нь ингээд ард нь ингээд баримтаар ингээд орцсон байгаа шүү дээ. Тийм. Харуултаа ингээд. Ингээд энэ амаргаан өөрийнх нь бичвэр гараараа бичсэн гар бичмэлүүдийн шүүгээд ингээд оруулсан түүх шүү дээ. Тэрнээс хэн нэгэн зохиож бичээд энэ амаргаан түүх бичсэн түүх байна. Энэ харуулчтай. Энэ түүхийн номынхаа Магсар хурцгаа шүүх яамны сайд анхны сайд байсан Магсар хурцгаа бас хэлмэдж алуулсан юм шүү дээ. Тэгээд дуусах орсон дараа нь хүүхднээс хэлмэдсэн юм. Энэ ном байна. Коммунистийн үед ингээд нуугдсан байсан юм чинь тэгээд энд ингээд түүхийн номнууд байна. Эдгээр чинь дандаа их сурвалж баримттай гарахгүй даалтна. Яг их сурвалж нь байгаа юм. Баримттай манай энэ архиваас гарсан датууд баггүй юу? сканерээр оруулсан байгаа шүү дээ. Тэгээд энэ дараагийн түүх ном. Тэрнээс энэ бие биений түүх мөх зохиож ярих ямар шаардлага байхгүй да. Тэгээ Оросуудын зохиож өгсөн одоо тэр үлгэр салалтаа 1954 онд орчуулсан дууссан шүү дээ. Тэр өөрсдийнх нь зохиогоод ардын өсгөлийн 30 жилийн ойдон зориулж Оросууд бичиж өгсөн бүгд найрамд Монгол хэлсэн төлөвтэй тийм галзуу түүх. Сүхбаатар гээд нэг нөхөд 410 хэдэн тулаанд нэг нүдэхэд баруун хязгаар нэг нүдэхэд зүүн хязгаар байлддаг тийм галзуу түүх бичиж өгсөн шүү дээ. Нисдэг борморт байсан маш сайн. Энэ галзуу юмнуудаас ингээд жоохон салаад энэ түүхийн бодитын номнуудаа нөгөө тийш нөлөөлөх. Нөгөө тийш мөр аа. Ингээд түүхийн номнуудаа ингээд бүгд ингээд олоод харцгаад уншчихаа ингээд. Ядаж уншдсан ба гэхэд ингээд аваад ингээд маш уус хэрэгцсэн. номын сан дотроо ингээд хадгалаад уншдсан ба гэхэд бариад үзчихэж ядаж энэ ном оруулж ядаж энэ номыг бариад үзчихэж тэгэхээр үнэн баримт байгаа юм уу те? Ядаж ингээд бариад энийг ингээд харчаач. Энэ хүмүүс үнэн юм яриад байдаг юм уу? Онлайн яриад байдаг юм уу? Тэгэхээр баримт нь байдаг юм уу? Тэр хэлмэрт ба цагаатгалгаа Бацаахан доктор, Донцог доктор Баатаргуурын ном байгаа. Маш олон түүхчтэй ном бий. Тэр амар сайдын талаар тэр Ямны Отон баяр бичсэн маш гоё ном биш шүү дээ. Тэр мөрийг ингээд нэг олоод уншиж хэрэгтэй шүү дээ. Яг амар сайд гэж хэм байсан энэ төр гэдэг. Тэгээд тэр амар сайд хэлсэн байгаа шүү дээ. Тэр дэлхийн тэр орон дэлхийн нийтийн тэр тухай тэр Платон нэгтгэн яг бид нар улс үндэснийхээ эрх ашигыг яаж хамгаалах юм бэ? Тэр дэлхийн дахин махан тэр Платонууд яаж нэгтгэн бидэнд нэг чухал биш. Бид нар улс үндэсний маань эрх ашиг гэдэг чухал юм байна. Тэгээд тэр хүний чинь ингээ матчихсан байгаа шүү дээ. Орос руу тэр монголчууд нь матсан байгаа. Оросын тэр Монголд байсан тэр нөхдүүд нь Орос руугаа бичсэн байгаа. Тэр энэ хүн бол үндэсний үзэлтэй энэ бол ямар барууны үзэл санааг түгэнд илрүүлж идэх хүн гэдэг амартай баг чинь хизээ засваршгүй хувьсгалээс болоод бичсэн байгаа. Тэгэхээр тэр түүхийн баримтуудаас урьж яг юм аа би бичвэрээс хэлчихдэг.
Тэгэхээр нэг эрүүл ухаанаар хандаараа л гэж үздэг байгаа. Тэгээд 25 оны 4 сарын 27-нд тэр 90 онд эрхчлөөг авчихсан эрх зоригтнуудыг уриалаад байгаа. Үеийнхнийг уриалаад байгаа, биеийг уриалаад байгаа. Тэгээд хамтдаа бүгдөө гарч ирж ахаад энэ үндэсний эрхчлөөгээ хамгаалахгүй бол тэр 11 онд татсан зурчил 90 онд бадраад өнөөдөр буцаагаад мөхөөх шат руу тэр 90 оны эрхчлөөний хувьсгалыг мөхөөх үйл хэргийг арчилсан нам ага урагчдаар арчлыг устгах үйл явц явж байгаа шүү. Тэр болохоор хамтдаа морондоо морцгоо явуулах гэдэг байгаа байхгүй да. За ялла өнөөдрийн лагерь өндөрлөө.